Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуйтах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсохоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Старын шин төрөл амталж үзсэн үү? Жидар моцареллагийн хослол. Илүү хөтлөг Стар. Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр энэ удаагийн подкастаар Хонконгт болсон маш их деталь ихтэй, нэлээд адармаатай, гэхдээ нэлээд бас сонирхолтой түүхийг та бүхэнд ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. Бүгдээрээ болж өгөх юм бол анхаарлаа жоохон төвлөрүүлээд сонсороо гэж зөвлөе. За ярих зүйл нэлээд ихтэй учраас шууд гол яриагаа орцгоё. Өнөөдрийн түүхтэр дурддах Чин Жаи гэх эмэгтэй Сычуан мужийн нэг жижигхэн тосгонд төрсөн. Амьдрал нь одоо тийм ч таатай биш байсан болохоор илүү сайхан амьдрал бүтээхийн тулд Хонконг руу нүүхээр болсон юм байна. За гэхдээ нөхцөл байдал бол бодсноос нь хэцүү байсан. Маш жижиг умгар байранд өрөө түрээсэлж амьдралаа залгуулахын тулд аргагүй ирэхэнд бааранд ажиллахаар болсон. За эхэндээ бол тэр ажил нь зөвхөн одоо амьдралынх нь цорын ганц зам гэж бодож исэн боловч түүнд нэг гинтийн явдал тохиолдсон. За тэр нь юу байсан гэхээр бааранд ажиллаж байх үеэрээ тэр хайр дурлалтайгаа учирсан байгаа. За тухайн эрэгтэй нь бол хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй томоохон компани гүйцэтгэх захирал хийдэг. Зөвхөн хайр дурлал гэхээсээ илүү мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж байр хүртэл худалдаж авч өгсөн байсан. За гаднаас нь харахад бол бүх зүйл хэвийн сайхан жаргалтай юм шиг харагдажсэн боловч нэг л өдөр Чин Жаи гэх эмэгтэй ор сургуу алга болсон. За ингээд энэ хэрэг нь бол хятад болон Хонконг даяар Amoy Gardens-д амьдардаг баарны хостес эмэгтэй хэрэг гэсэн нэрээр олон нийтэд төгж эхэлсэн. За түүний амьдралд чухам юу тохиолдсон, тэр одоо ямар зүйлийг туулсан зэрэг зүйлсийг одоо дэлгэрэнгүй та бүхэнд ярьж өгнө. 2012 оны 1 сарын 16-нд хятадын цагаан сар болохын өмнөхөн Сычуан мужаас гаралтай нэг дунд иргэм насны эрэгтэй цагдаагийн газар явж утсан. За тэгээд цагдаа нарт Хонконгт амьдарч исэн өөрийнх нь дүүн хэдэн сарын өмнөөс ор сургуу алга болсон талаар бол мэдээлсэн. За хэдийгээр тэр Хонконгт сууршиж амьдарч исэн ч гэсэн 7 хоногт одоо дор хаяж нэг удаа гэрийнхэнтэйгээ утсаар ярьдаг. За эсвэл QQ Messenger-аар холбогдож тэдэнтэй бол ингэж ярилцдаг байсан. Гэхдээ 2011 оны 10 сарын 5-ны өдрөөс хойш бараг 3 сарын турш ингээд ор сургуу болсон гэж бол хэлсэн. За Хонконгт байдаг хэсэг танилуд нь хүртэл Чин Жаитай ерөөсөө холбоо тогтоож чадхаа болчлоо гэдгийг ахт нь хэлсэн байсан. За тэгсэн чинь алга болохоосоо яг 7 хоногийн өмнө найзуудтай нэг эвгүй зүйлийг хэлсэн байсан. Хэрвээ би хизээ нэг өдөр алга болчих юм бол та нар намайг хизээч олж чадахгүй гэж хэлсэн байсан. Ингээд ийм сонин зүйл ярьсныхаа дараахан сургуу болсон дүүдээ санаан зовоод Сычуанаас Хонконг руу ахын нисч очиж цагдаа нарт алга болсон талаар нь мэдээлэл өгсөн. Чин Жаигийн талаарх мэдээллийг одоо та бүхэнд танилцуулъя. За алга болох үедээ тэр бол 33 настай байсан. 155 см өндөртэй, ойролцоогоор 45 кг жинтэй. Нилээн тийм туранхай жижигхэн бихтэй эмэгтэй байсан. Чин Жаи 17 настайгаас Шинжаан хотод ажиллаж эхэлсэн. Дараа нь 2001 онд Хонконгоос гаралтай нэг эрэгтэйтэй гэр бүл болсон. За тухайн эрэгтэй нь бол Хятад Хонконгийн хооронд тээвэр хийдэг жолооч байсан юм байна. За тэгээд 2006 онд Чин Жаи Хонконгт оршин суух зөвшөөрөл аваад бүр мөсөн тийшээгээ нүүсэн юм байна. Гэхдээ Хонконгт нүүж очисныхан дараа нөхөр нь салъя гэсэн шийдвэр гаргасан. Өөр хүүхэдч төрүүлж чадахгүй, ингэж амьдраад яах вэ гэд гэрэлтэй одоо цэцлүүлэх болсон. За тэр цагаас хойш бол Чин Жаи бараг таних найз нөхөд байхгүй, төрөл саднан ч гэсэн хажууд нь байхгүй, ор ганцаараа үлдсэн. За Чин Жаи бол өөрөө дунд сургуулийн боловсралтай. Тэгээд Хонконгийн хэрэгэлдэг кантонис хэлээр сайн ярьж чаддаггүй байсан болохоор ажил олох гэж хэдэн сар хичээсэн ч амжилт юусаа олоогүй. За эцэстээ тэр бол ямар нэг албан байгууллагын оффист биш, харин Ковлон дүүрэгт байдаг нэг баарнд хостес болох ажилд орсон юм байна. Баарны хостесийн ажил нь эрэгтэй үйлчлүүлэгчидтэй хамт караокед дуулж, арх дарс хундаглаж, хамтдаа ууж, бүжиглэх тийм ажил байдаг. За зарим нэг хүмүүс бол нууцаар биеэ үнэлдэгч гэсэн ийм зүйл ер нь бол хориотой байдаг байсан. За тэгснэ тухайн салбарын хүмүүсийн ярьснаар бол биеэ үнэлдэггүй эмэгтэйчүүдийг нь алтан загас гэж нэрлэдэг. Зөвхөн харж хамтдаа суугаад бүх зүйл дуусна. За харин биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийг нь болохоор модон загас гэж нэрлэдэг юм байна. Ямар нэг
байдлаар учир зүгөө олж болдог гэсэн утгаар тэгж нэрлэдэг гэсэн байна. Чинжаи бол тухайн хостесийн ажилд орсноосоо хойш Цэм Шацуйд нэг байр түрээсэлж амьдрах болсон. За хэдийгээр баян байгаагүй ч гэсэн ямартаа ч ингээд өөрөө өөрийгөө болгоод ганц бие амьдралаар амьдраад өдөр тутмын одоо хэрэгцээгээ л хангах боломжтой болж эхэлсэн. За тэгж байжгаад баарандаа Чэн Вэншэн гэх эрэгтэйдээ танилцсан. За анх танилцсан өдрөө тэд бол удаан ярилцаж олон сэдвээр ярихад бол хоорондоо санаа нь нийлжсэн. Чинжаи өөрийнхөө туулсан амьдралыг нуулгүй ярьж боловсрал багтай цагаачаар Хонконгод амьдарч байгаа. За тэгээд хүүхэд төрүүлж чадахгүй болохоор нөхөртөө хаягдсан гэдгээ ч гэсэн ярьсан. За тэгээд Чинжаигийн энэ шудраг зан нь түүнд маш их таалагдаж, өрөвдөж, за бас энэ эмэгтэйг хамгаалъя гэсэн бодол одоо орж ирсэн байгаа. Анх уулзсан өдрөө тэр хоёр бол ямар нэг харилцаанд ороогүй, зүгээр л ярилцаж сууж агаад тэгээд салцгаасан. Чэн Вэншэн бол эхнэр хүүхэдтэй хүн байсан. Тэгээд зүгээр утасны дугаараа солилцоод тэрнээс хойш хэд хэдэн удаа уулзаж, хамт хооллож, кино хүртэл үзээд амжсан. За ингэж явсаар 2008 онд 1 жилийн хугацаанд хоорондоо харилцаатай байсны дараачаас улам бүр бие биетэйгээ дотносоод хайр дурлалын харилцаатай болсон байсан. За Чэн Вэншэн бол шинэхэн амаргаа онцгой орчинд амьдруулахыг хүсээгүй болохоор 1.5 сая Хонконг долларын үнэтэй орон сууц худалдаж авч өгсөн. Гэхдээ яг үнэндээ бол тухайн байрных нь урьдчилгаа болгож 300 мянган Хонконг долларын урьдчилгаа төлбөр төлөөд сар болгон ипотекийн төлбөрт нь 5,000 Хонконг доллар төлдөг байсан юм байна. Тухайн байр нь Amoy Gardens гэд хотхны 21 давхарт байдаг байсан. За тэгээд цаашлаад бүр уулзахад амар байхаар бодолцсон уу яасан. Өөртөөгөө илүү ойр байлгахын тулд Чинжаиг одоо өөрийнхөө компанид ямар ч асуудал одоо хүндрэлгүйгээр ажилд авсан. Дараа нь тэр бол амь насны даатгалынхаа тодорхой хувийг Чинжаи хүртэх эрхтэй болгож нэрийг нь одоо бүртгүүлсэн байсан. За ингэж энэ хоёр хүн бол бие биедээ гүн гүнзгий дурлаж өөрсдийгөө хитрхи орой учирсан гэж ярилцдаг болсон. Эхнэр хүүхдээ араар нь тавьж бааранд ажилтдаг хүүхэнтэй учир ургуулж Чинжаигийн хувьд ч гэсэн ардаа амьдралтайг нь мэдсээр бэжиж харилцаагаа зогсоолгүй ямар ч саад биднийг зогсоохгүй гэсэн бодолтой явсан нь сүүлдээ тэгээд аимшигтай байдлаар төгссөн. Тэр хоёр даваа гарагаас баасан гараг хүртэл баг хамт байж Чэн Вэншэн ажлаа тараад шууд Amoy Gardens руу очиж тэндээ одоо оройн хоол унд идээд шүн гэртээ хардаг байсан. За харин зөвхөн амралтын өдрүүдээр л гэр бүлдээ цаг зав гаргаж тэдэнтэйгээ одоо хамт байдаг байсан маа. За ер нь бол Чинжаи гэх эмэгтэй өөрийн төсөөлж ийснөөс ч гоё орчинд амьдарч мөнгөн дээр санаа зовлтгүй болж амьдралын чанар нь өмнөхөөсөө одоо хамаагүй сайжирч сэтгэл хангалуун одоо амар амгалан байж ах ёстой байтал яагаад гэр бүлийнхнээсээ холбоо таслаад ор сургуу алга болсон бол гэсэн асуулт бол гарч ирсэн. Хэдийгээр Чэн Вэншэн санхүүгийн хувьд дэмжиж орон байр за тэгээд ажил олгож өгсөн ч гэсэн зөвхөн мөнгө болон халамжинд нь захирагдаад уяраад суудаг хүүхэн биш байсан. Чинжаигийн гүжүүд зөрүүд зан нь хизээч арилаагүй. 2009 оны ихэр тэр хоёр хоорондоо нэлээд хүчтэй маргалдаж Чинжаи уурандаа хэд хэдэн удаа зөксөн асуудал бол гарсан. За тэрнээс болж хоёулаа цагдаад баригдаж Чинжаи одоо good behavior bond буюу баг зэргийн тийм зөрчил гаргасан үед шүүхээс оноодог нэг шийтгэл байдаг. За тэр нь одоо ямар очиртай вэ гэхээр зан авираас үүдэлтэй гэмт хэрэг үйлдэхгүй байх 1-2 жилийн хугацаанд дахиж асуудалд орооцолдох юм бол илүү хатуу ял онооно гэсэн хууль зүйн тийм заалт байд юм байна. За амраар ойлгох гэх юм бол одоо наад зан авираа хайтаахан байлгаад ахиж тийм зодоонуудын хийлгүүгээр яваатхаа гэсэн хуулийн одоо зохицуулалт гэж ойлгож болно. Чинжаи ийм нэг шүүхийн шийдвэрт гарын үсэг зурхаас өөр аргагүй болсон. За тэгээд Чэн Вэншэн бол тэр цагаас хойш одоо хурц дийлдэшгүй зан авиртай гэдгийг мэдэж авсан байгаа. За нэмж хэлэхэд бол Чинжаигийн сэтгцэн эрүүл мэнд ч гэсэн тухайн үед докторгүй байсан. За тэгэж байжгаад 2010 оны 3 сард Чэн Вэншэний эхнэр нь тэдний харилцааг нь олоод мэдсэн. За нэг өдөр бол нөхөр нь гэртээ харсныхаа дараа Чинжаи руу залгаад гэрийнх нь одоо бүгдээрээ унтцсан байгаа гэж бодсон болохоор гэрлээ унтраагаад аажуухан ярьж эхэлсэн. Хажуу өрөөнөөс эхнэр нь яриаг нь чагнаад зогсож байгааг анзаарч мэдэнгүүтээ гяс тэр бол сандраад уцаа тасалсан. За маргааш өглөө нь эхнэр нь хинтээ өчигдөр уцаар ярьж ийснийг нь асуусан. За тэгээд уцаа гаргаж ирээд яг өчигдөр орой залгасан хүн рүүгээ одоо залгаад яриатхаа гэж шахамдуулсан болохоор Чэн Вэншэн бол аргагүй ирэхэнд бүх үннээ хүлээхээс өөр аргагүй болсон. За тэгээ эхнэр нь тэр бүхнийг сонсоод үнэхээр шоконд нөхрөө ер нь бол хизээж тийм зүйл хийгээд явах хүн биш гэж бодож исэн. Тэр хоёр болохоор ахлах ангидаа нэг анги байжгаад тэгээ эхнэр нь бол түүний анхны хар байсан болохоор араас нь гүйж үерхэд тэгээд 2003 онд гэрлээд дараа нь одоо 2 хүүхэдтэй болсон байсан.
За тэр үеэр Чон Уншин бол өөрийн карьерээ амжилттай ахиулж хөрөнгийн бирж дээр хүртэл бүртгэлтэй томоохон тим компани захирал болж чадсан. За тэр өдөр бүх зүйлийг их нэртэй тайлбарлаж ярьсныхаа дараа Чинжаи гэх эмэгтэйгээс холбоогоо таслана гэж их нэртэй амласан баг. Амьдралынхаа ихэнх он жилүүдийг нөхөртөө зориулж 2 хүүхдийнхээ сайн сайхны төлөө гэж бодсон эхнэр нь би чамайг уучлахыг хичээе. Цаашдаа юу болохыг харъя гэж нөхөртөө хэлсэн. За ингээд тэр өдрөө Чон Уншин бол Чинжаигинд явж очоод бүх болсон зүйлийг хэлсэн. За тэгсэн чинь сэтгэл санааны хувьд докторгүй тэгээд ч эхний гэрлэлт нь бүтлгүү болсон Чинжаи энэ харилцаа нь юу юунаас чухал албан ёсоор эхнэр нөхөр болохгүй ч гэсэн амьдралынхаа үлдсэн цаг мөчүүдийг Чон Уншинтэй өнгөрүүлэхийг мөрөөддөг гэдгээ ярьсан. За ер нь бол өөрт нь ирсэн аз жаргал ийм хурдан сүрнэ гэж огт төсөөлж байгаагүй. За Чон Уншин бол түүнд салъя гэдгээ хэлсэн ч гэсэн Чинжаи уйлж битгий явалтаа хоёлаа цөөхөн уулзсан ч хамаагүй урдных шигэ байнга уулзтгаа болиё гэж ятгсан чинь нөгөөх нь яаж чадахгүй зөвшөөрөөд уулзах горимдоо өөрчлөлт оруулахар болсон юм байна. За тэгээд даваа гаргаас баасан гаргийн хооронд дандаа оройн цагаар уулздаг байснаа болоод зөвхөн өдрийн цайны цагаар уулзъя гэж тохирсон. Чон Уншин бол гэр бүлээ элэг бүтэн байлгахыг хүсэжсэн ч гэсэн Чинжаиг бас хайж чадахгүй байсан. Нөхөр нь тэр өдөр уцаар ярьж агаад хамаг булхаагаад илгэсэн болохоор тэр цагаас хойш бол нөхөртөө итгэхээ болоод өдөр тутмын ажлын хуваар утасны дуудлага хийсэн лист, дансны гүйлгээг нь хүртэл нууцаар шалгаж тагнуулдаж эхэлдэг болсон. За сүүлдээ бүр сэтгэл санаагаар унаад нэг удаа бол амиа хорлох орлого хүртэл хийсэн. За аз олж цаг алдалгүй олж мэдээд эмнэлэгт хүргэж амийг нь бол аварч исэн юм байна. Чинжаигийн утасны дугаарыг нь эхнэр нь бол сүүлд нь олоод тэгээд холбоо барьж нүүр тулж уулзъя гэсэн чинь нөгөөх нь бол татгалцсан. За тэрний дараа бол хоёр эмэгтэй хоорондоо ширүүн үгтэй мессеж бичилцэж хэрүүл хийж эхэлсэн. За тэр мессежнийхэн заримыг нь дурдаад ярих юм бол хоёр талын сэтгэл зүйн байдал ямар байсныг та нар бараг ойлгох байх. За эхнэр нь эхлээд бол чи бол зүгээр л нэг орон дээр хөвтөд хүнээр тижээлэгдэх яхан гэсэн чинь хариуд нь Чинжаи чи харин хинч биш энэ ажлыг хэн дуртай нь хийдэггүй чи гараад өөрийгөө зарах гэж оролцсон ч чамайг хинч тоож авахгүй би чамайг бодвол нэр төртэй хүн гэхээр нь хариуд нь надтай ингэж ярих эрх чамд байхгүй гэж битсэн. За тэгээд нэмээд магадгүй би чам шиг сайхан төрхтэй биш байж болно. Гэхдээ би өөр ирчүүдтэй унтаж бусдын нөхрийг урвуулж үзээгүй. Чи ийм зүйлийг нэр төртэй гэх гээд байна уу? Олон хүнтэй орооцолдож тэр бүх ирчүүдийн чинь нэгэн ч чамд чихнээсээ хайртай болдоггүй юм аа. Мэдээж би чамаас өөр хүн гэж битсэн чинь Чинжаи хариуд нь солиотой хүүхэн гэсэн товчхон хариу бичсэн байсан. За ингээд энэ харилцсан мессежнээс нь харах юм бол хоёр эмэгтэй хоёулаа нэлээд сэтгэл зүйн хямралд орсон. Яавал яй гэдэг дээрээ байгаа нь бол ажиглагддаг. Чинжаи бас нэг удаа ингээд амиа хорлох оролдлого хийж исэн юм байна. Тэр хоёр бол нэг удаа маргалдаад тэгээд Чинжаи цонхны тавцан дээр гарцсан өсрнө гэж сүрдүүлж Чон Уншин түүнийг аргадаж тайвшруулж иж арай хийж өсрөхийг нь зогсоож исэн юм байна. Ойролцоо амьдардаг хөршийнх нь хэлснээр тэр үед тэдний гэрээс эрэгтэй хүнтэй хэрэлдэж байгаа чанга чимээ гарч исэн. Ер нь бол тэр эмэгтэй гэртээ ганцаараа бах үеэрээ байнга арх ууж, тамхи татаж, ганцаараа орилж, уянгийн дуу эцдээр нь тавьчаад тасралтгүй тэрийгээ сонсдог болохоор хөршүүд нь бүр сүултээ залхсан талаараа бол ярьсан байсан. Чинжаи алга болохоос хэдхэн хоногийн өмнө буюу 10 сарын ихээр түүнийг бол хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай гэсэн онош гарч исэн юм байна. Тэгэхээр сэтгэлээр унаад өөрөө ийш тийшээ яваад алга болчихвч гэж бодсон. Альва гэмт хэрэгт мөрдөн байцаалт хийхдээ бол ер нь хүн амны хэрэгч бай, автомашины ч осол бай. Цагдаа нар бол эхлээд хяналтын камерын бичлэгийг шалгаж үздэг. Яг тэр журмаараа бол цагдаа нар Amoy Gardens хотхны хяналтын камерын 10 сарын 5-ны өдрийн бичлэгийг шалгаж үзэхээр болсон. За эхэндээ бол цагдаа нар бичлэг шалгаж үзэх явдал дээр найдвар тавиагүй. Яагаад гэсэн чинь ихэнх камерын бичлэгүүд 2-4-7 хоногийн дараа автоматар урдны бичлэгүүд устгагддаг тийм горимтой байд юм байна. За Чинжаи алга болсноос хойш 3 сарын дараа л цагдаа нарт мэдээлэл ирсэн болохоор мөрдөгчд тухайн үеийн хяналтын камерын бичлэг бол аль хэдийнэ устгагдсан байхаа гэж таамаглаж байсан. За гэхдээ энэ ажил нь тэдний хувьд бол цорын ганц хамгийн чухал баримжаа авах зүйл байсан болохоор ямар ч тач очиод шалгаад үзье гэж шийдсэн. За тэгсэн чинь тухайн үед аюулгүй ажиллагааны системдээ шинжилэлт хийх гээд хуучин бичлэгүүдээ азар хадгалж исэн гэдгийг нь бол олж мэдсэн. За тэгээд 10 сарын 5-ны өдрийн бичлэг дээр Чинжаи гэрлүүгээ орж явж байгаа нь бол харагдсан. Тэр цагаас хойш гэрээсээ гарч явсан гэх ямар ч дүрс байгаагүй. 10 сарын 5-ны 16 цагт Чинжаи лифт рүү орж байгаа бичлэг. За тэгснээ 10 сарын 6-ны 19 цагт нэг хүн бол тэдний байранд нь очоод хагас цаг орчим болчоод гараа явсан.
За тэр оройноо бол ахаад нэг хүн Amoy Gardens-ийн байр руу явж очиод 4 вакуум уут, агаар шүүгч, эрзэнэн бэйли болон бусад зүйлсийг авч очсон байсан. За тэр хүн бол орон сууцанд 1 цаг 30 минут орчим болчоод тэгээд гараад явсан. За 10 сарын 7-ны өдөр ахаад нэг хүн гэрт нь явж очиод тэгээд гарч ирэхдээ бол нэлээд том тийм хөх цагаан дөрвөлжин хээтэй ууттай зүйл тэрэгэн дээр тавьсан лифтэнд түрж оруулаад тэгээд 3 давхрын зогсоолын хэсэг рүү буулгасан. За 10 сарын 10-нд тэдний байр руу гэрийг нь цэвэрлэх бас баг зэрэг засвар хийх хүмүүс явж орж байгаа харагдсан. За тэгээд тэрнээс хойш тухайн байранд ахаад ямар ч хүн очоогүй. За ингээд ийм зүйлийг шалгаж үзснийхээ дараа цагдаа нар бол мөрдөө шалгалтаа улам эрчимжүүлэхээр шийдээд 2012 оны 3 сарын сүүлээр олон нийтэд хандаж Чингжаягийн талаар ямар нэг мэдээлэл өгч чадах хүн байвал холбоо барихыг уриалсан зар тарааж эхэлсэн. За түүнээс гадна бол цагдаа нар Чөншөнийг байцаахаар хилцээр дуудсан. За тэгээд анхны байцаалтаараа шууд л та Чингжаяитай ямар харилцаатай вэ гэж асуусан. За тэгсэн чинь тэр бол үннээ хэлээд тэр эмэгтэй миний нууц хамраг байсан. Манай эхнэр энэ талаар мэдснээс ч хойш бид хоёр холбоотой байсан. Гэхдээ 10 сарын үед бидний харилцаа уламд ордож эхнэр маань сэтгэл гутралын эм ууж цөхрөнгөө барж амиа хорлох оролдлогч хийсэн болохоор амьдралаа бүрэн бүтэн авч үлдэхийн тулд бас хүүхдүүдээ бодоод Чингжаяитай бүр мөсөн харилцаагаа дуусгахыг шийдсэн. 10 сарын 6-нд Amoy Gardens хотгонд очиж Чингжаяитай ярилцаж болиё гэдгээ хэлсэн. Эхлээд дургу байж ийснаа сүултээ тэгээд хүлээн зөвшөөрсөн. Шинэ байр олтлоо, энэ байранд амьдарч байхгүй юу гэж хэлсэн чинь татгалцсан. Чингжаяи түүнээс нэг ч зоос авахгүй 4 хоногийн дотор бүх зүйлээ бэлдээд явна. Эд зүйлсээс болж сэтгэл санаа өмөрсөн зүйл ерөөсөө байхгүй гэж хэлсэн гэж бол ярьсан байгаа. За тэгснээ бүр Чөншөнд хандаж зарим зүйлсийг нь хаяад өгөөч гэж хүссэн. Тэгэхээр нь хэлснийхэн дагуу 10 сарын 6-ны орой явж очиод тэнд байсан өөрийнхөө хідэн эмийг авсан. Тэгэх үеэр байр нь маш эмх замбраагүй болцсон. Хідэн өдөр ерөөсөө цэвэрлээгүй юм шиг байдалтай харагдсан болохоор нэлээд сайн цэвэрлэгээ хийлгий гэж бодсон. Тэгчээд гадагшаа гарч аяг таваг угаахад өмсдөг эрзэнэн бэйли, үнэр дарагч шингэн, 1.3 метрийн урттай вакуум уут, бас 4 бодол гялгар уут гэх мэт цэвэрлэгээний зүйлс худалдаж авсан. Тэгээд тэр цааш нь тайлбарлахдаа вакуум уутанд болохоор 2 хос костюм пижак хийх гээд тэгээд гялгар уутаар нь гэрт үлгсэн байсан 5 ширхэг тосон зургийг хамгаалах зорилгоор авсан гэж ярьсан. Солонгосын алдарт O-Star Chips цоошин 4 төрлийн амттайгаар худалдаанд гарлаа. Original буюу хамгийн энгийн зөөлөн амттай давстай төрөл. Salted egg давстай өндөгний өвөрмөц амт. Харин K-pop төрөл нь солонгос маягийн майонезтэй хамгийн сонирхолтой төрөл. Double cheese төрөл нь 2 өөр төрлийн бяцлагтай cheddar болон моцареллагийн төгс хослол. Зүгээр нэг энгийн бяцлагтай чипс биш, 2 төрлийн амтлаг бяцлагны гайхалтай хослолоор O-Star Chips-ийг заавал амсаарай. Юмаа авах гээд байр руу явж орсон чинь эхнэр нь түн рүү яг залгаж таарад тэр хоёрын ярьж байгааг сонсонгуудаа Чингжаяи уурлаад байрнаас хөөгөөд гаргасан. Тэгээд шууд гэрлүүгээ харахаар явсан. Маргааш нь буюу 10 сарын 7-нд Чөншөн дөрвөлжин том хээтэй гялгар уут барьсан байр руу явж очсон. Яваад орсон чинь унтлахын өрөөний хаалга нь төвчөөтэй байсан. Тухайн үед Чингжаяигийн сэтгэл санаа докторгүй байсан болохоор унтж байгаа байх гэж бодоод саад болохгүйгээр зочны өрөөг цэвэрлэж эхэлсэн. 2 костюм пижакийг вакуум уутанд хийж дараа нь зарим хувцас, бичиг баримт, гэрчилгээ болон дарсны шилнүүдийг гялгар уутанд хийгээд тэр бүгдийгээ гар тэргэн дээр тавиад лифтээр доошоо 3 давхрын машины зогсоол руу буулгасан. Тэгэд өөрийнхөө 7 хүний судалтай машинд тэр бүгдийг ачсан гэж өөрөө ярьсан байсан. За 10 сарын 10-нд Чингжаяи байрнаасаа гарна гэж амласан өдрөнд байсан. Тийм болохоор Чөншөн нэг засварчинтай хамт очиод Чингжаяигийн эд зүйлсийг нь гаргаад байранд засвар хийж будагны ажлыг эхлүүлсэн. Унтлахын өрөөнд орсон чинь 100-ийн Хонконг долларын мөнгөн дэвсгэртээр зүрхэн хэлбэр үүсгээд өөрт чамд хайртай гэсэн бичиг бичиж тэгээд хажууд нь болохоор байрны дэлгүүрийг тавьсан байсныг нь харсан гэж ярьсан. Ингээд энэ бүх зүйл бол тэдний харилцаа жинхнээсээ дууссан гэдгийг илтгэсэн үйлдэл байсан. За хэдийгээр тэр хүсээгүй ч гэсэн цорын ганц зөв зам нь л энэ гэж үзсэн. Чөншөн тэгээд Чингжаяиг явж байгаад нь сэтгэл өвдөд буцаад ирээчээ гэж гуугаад мессеж бичсэн чинь хариуд нь зарим нэг зүйлс ерөөсөө болох ёстой зүйл биш байдгаа гэсэн хариу бичсэн байсан. Цагдаа нар бол тухайн мессежүүдийг нь харъя гэж хэлсэн. За тэр бол iPhone-о гаргаж ирээд тэднэрт үзүүлсэн. Түүнийг хаашаа явна гэж хэлсэн бэ гэж асуусан чинь нутаг руугаа буцнаа гэсэн. Эргээд ирвэл холбогдно гэж бичсэн гэж цагдаа нарт хэлсэн. За Чөншөн бол өөрийнх нь өгсөн бүхий л мэдээллүүд хэрэг илэрхэд туслана гэж найдаж гин гэдгээ хэлээд гэрлүүгээ буцсан байгаа. За цагдаа нар ч гэсэн авсан мэдээллүүд дээрээ үндэслээд
мөрдлөгөө ургалжлуулсан. Гэхдээ 1, 2, 3 сар за сүүлдээ бүр 1 жил, 2 жил өнгөрсөн Чинжаигийн талаар ямар ч мэдээлэл гарч ирээгүй. Тэр яг л дэлхийн гадаргаас бүр ингээд ор мөргөө алга болцсон юм шиг байсан. За тэгээд ч түм түжигнэж бум бужигнсан хөдөлгөөнтэй Хонконгийн хувьд бол энэ мэдээ нэг хэсэг шуугж ийсэн аа. Тэгээд аажимдаа одоо мартагдаж эхэлсэн. Чэн Үншэний амьдрал аажимдаа буцаад хэвэндээ орж бүх зүйл тэгсгээд намжсан юм шиг байдалтай болцсон. За тэгэж байжгаад 2014 оны 3 сард цагдаа нар тэдний гэрлүүнд бол явж очисон. Гэхдээ энэ удаад бол түүнийг одоо мөрдөн байцаахаар биш харин баривчлахаар очсон нь тэр байсан. Түүнд хүн амны хэрэг болон цогцыг хууль ёсоор оршуулахад саад учруулсан гэсэн хоёр зүйл ангиар албан ёсоор ялт тулгахаар болсон юм байна. Тэгэхээр цагдаа нар бол тухайн 2 жилийн хугацаанд зүгээр суулгүй ямар нэг зүйлийг мэдэж авсныхаа дараа очисон гэдэг нь бол ойлгомжтой. За гэхдээ нэг зүйл нь юу гэхээр тэд нар бол Чинжаигийн цогцыг нь ерөөсөө олоогүй. За харин алуурчныг барьж авахын тулд цагдаа нар маш олон баримтууд цуглуулж Амой Гарденс хотхны оршин суугчид за тэгээд дээрэс нэмээд Чинжаигийн найзууд гээд 100 гаруй хүнээс байцаалт авч мөн Чэн Үншэний талаар нууцаар мөрдөн одоо шалгалт хүртэл явуулсан байсан. За тэгэхээр сонсогчид та бүхэн өөрсдийгөө тангарахтны шүүгчд болцсон байгаа гэд төсөөлөөрэй. Та нарт одоо цагдаа нарын цуглуулсан баримтыг танилцуулъя. За энийг сонсоод та Чэн Үншэн буруутай юу эсвэл гин буруугүй юу гэдгийг өөрсдөө нэг дүгнээд үзээрэй. За мөрдөгчдийн таамгийг эхлээд ярих хэрэгтэй болно. 2010 оны 10 сарын 6-ны өдөр Чэн Үншэн Чинжаиг хөнөөсөн. За тэр өдөр бол Чэн Үншэн гялгар уут, вакуум уут, үнэр дарагч, эрзэнэн бэйли зэрэг олон төрлийн зүйл худалдаж авсан байсан нь хэрвээ тэр зүгээр л одоо хувийн эд зүйлсээ нүүлгэж исэн бол тийм олон төрлийн зүйл нэг дор авах бараг шаардлагагүй байсан. За тухайн худалдаа авсан зүйлсийг нүүлгэлт хийхэд ашиглах биш харин цогцыг далдлах устгах зорилгоор авсан байсан. Чэн Үншэн цогцсноос үнэр гарч эхлэнэ гэдгийг мэдчихсэн болохоор яаралтай ямар нэг арга хэмжээ авахгүй болохгүй гэж үзсэн. Амой Гарденсийн байршлын зохион байгуулалтаас нь харахад бол бүх орох гарах гарцуудыг хамгаалалтын камерууд бүрэн хяндаг. Хин нэгэн одоо барилгаас гарсан бол заавал одоо бичлэгт үлддэг. Тэр барилга нь аваарын гарцтай боловч за Амой Гарденс аюулгүй байдлыг бүрэн хангасан гэдгээрээ алдартай. Тэгээд ч тэнд амьдардаг хүмүүс маш тийм тайван оршин суудаг. Хэрвээ хүн аваарын гарцаар гарсан тохиолдолд тохиолдол нь шууд дугарч эхэлдэг. Тийм зохион байгуулалттай байна. За хяналтын камерын бичлэгээс харахад бол аваарын гарцаар гарч явсан гэх ямар ч тохиолдол бүртгэгдээгүй. Чинжаи ямар нэг нууц хэсгээр гарч яваагүй. Тэгээд ч байшин дотор уусаад замхраад алга болно гэж угаасаа байхгүй. За бас өөрөө тэр газраар явахдаа ямар ч ингээд юу гэдгийг одоо камерт өртөхгүй тулд нуугдаж гарч явна гэдэг ямар ч логикгүй санагдчихсан. За ингээд энэ бүхнээс дүгнээд харахад бол Чинжаи өөрөө явсан биш. Түүнийг хэн нэгэн авч гарсан гэсэн дүгнэлтэнд цагдаа нар хүрсэн байгаа. За түүнээс гадна бол Чэн Үншэний хэлсэн 10 сарын 7-ны өдөр хувцас, дарс одоо бичиг баримт гэрчилгээ энтрээ зөөсөн гэсэн мэдүүлэг нь эргэлзээтэй гэж үзсэн. Бичлэг дээр харснаар бол Чэн Үншэний зүүж явж байгаа зүйлүүд нь эд зүйлс гэхээсээ илүүтэйгээр хүний биеийн хэсгүүд шиг тийм хэлбэртэй за бас нэлээд жинтэй зүйлүүд шиг харагдчихсэн гэсэн байсан. 1974 онд Хойд Америкт гарч ирсэн нэг хэрэгээс цагдаа нар бол санаа аваад тэгээд шүүх шинжээчдтэй хамтран ажиллаж нэг туршилт явуулж үтсэн байсан. За тэд нар бол Чинжаигийн өндөр жингэн тооцоолж үзээд Чэн Үншэний ашигласан гялгар уутны хэмжээтэй харьцуулсан. За тэгээ бүр цагдаагийн газар ажилладаг одоо тэр Чинжаитэй баг өндөр жингээрээ төстөө нэг эмэгтэйг оролцуулж агаад яг тэр ижил уутанд нь хийж үтсэн чинь Чинжаигийн цогцсол тэр уутанд багтах бүрэн боломжтой гэсэн тийм дүгнэлт одоо гарсан юм байна. За хяналтын камерын бичлэг дээр ч гэсэн эд зүйл бараа таваар биш харин одоо Чинжаигийн цогцсыг нь зөөж байгаа юм шиг нэлээд тийм одоо хүнд зүйлийг арай хийж зөөж гаргаж байгаа юм шиг харагдсан гэж нэмж хэлсэн. За тэдний нэг хөршин нь бол хэлэхдээ Чинжаи гэх эмэгтэй байнга л гэртээ хөгжим тавьж идэг байсан. Тэгж жагаад гинт чив чимээгүй болцсон. Тэр цагаас хойш бүр 3 шүн тэдний байрны агааржуулагч тасралтгүй ажиллаж исэн гэдгийг нь хэлсэн байсан. За үүндээ бол Чинжаиг алга болсон талаар хамгийн анх мэдээлэл өгсөн хүн ах нь бол биш байсан юм байна.
Тэрнээс ч өмнө эгч дүүс нь 10 сарын ихээр ерөөсөө ингээд холбоо тогтоож чадхаа болцсон болохоор санаан зовоод цагдаа руу мэдэгдсэн билээ. Гэхдээ тэр үед цагдаа нар ерөөсөө тусалж чадаагүй. Тэгээд ч тухайн нөгөө эмэгтэйчүүд нь кантонизээр ерөөсөө ярьдаггүй байсан болохоор хоорондоо тэр цагдаа нартай ерөөсөө сайн ойлголцож чадахгүй тэгээ өнгөрчихсэн юм байна. Тэгээд дараа нь болохоор Чинжаягийн ахтай нь холбогдоод бүх хүчээр явдлыг тайлбарлаад нөгөөх нь болохоор цагдаагийн газар одоо эрчимтэй явж эхэлсэн байгаа. Чинжаи алга болсны дараах 4 дахь өдөр нь Чэн Үншин бол засварын компани 2 хүнийг хөлслөөд байрыг нь тэр чигтэн цэвэрлүүлж дараа нь шинчилж засварлах ажилд алгасан. За тухайн ажлыг гүйцэтгэсэн хүмүүс нь цагдаа нарт мэдүүлэхдээ одоо ажлын хөлсөнд бидэнд бол 20,000 Хонконг доллар төлөөд 2 хоногийн дотор байрыг засаж одоо будаад дуусгаарай гэж хэлсэн байсан. Тэгээ цагдаа нар бол энэ бүхнийг маш с ิจ гтэй гэж үзсэн. За байрыг бол тэгж одоо яаралтай цэвэрлэж будаж сэргээх шаардлага бол үнэндээ байхгүй байсан. Харин нотлох баримтаа устгах зорилгоор тэгж их яарсан гэж бол таамагласан. За тэгээ бас дөрвөлжин хээтэй гялгар ууттай зүйл авч гарснаас 2 хоногийн дараа машиндаа одоо бүр гүн цэвэрлэгээ тэр бол хийлгүүлсэн байсан. За тэгээ цаашлаад Чинжаи алга болсон цагаас хойш түүний данснаас нь бүр ямар ч одоо орлого болон зарлагын гүйлгээ хийгдээгүй. Ядаж ингээ юу гэдэг өдөр тутмын зардалтаа ямар нэг байдлаар мөнгийг бол хүмүүс байнга ашигладаг болохоор энэ нэг одоо дансан огт гүйлгээгүй байгаа асуудал хамгийн том харталтыг үүсгэсэн. За бас Чинжаи Хонконгоос хилээр нэвтэрч гарсан гэсэн ямар ч бүртгэл байгаагүй. Ингээд эдгээр олцсон одоо мэдээллүүд нь бүгд Чэн Үншиний эсрэг түүнийг алуурчин мөн гэж сэжиглэхэд бараг хангалттай үзүүлэлтүүд байсан. За гэхдээ хамгийн гол нь Чинжаигийн цогц нь олдоогүй, шүүх шинжилгээний нотлох баримт гэх зүйл харамсалтай тэдэнд бол байгаагүй. За тэгжсэн чинь Чэн Үншиний өмгөөллийн баг нь 3 зүйлийг онцолж ярьж эхэлсэн. За нэгдүгээрт бол Чэн Үншин урд нь ямар ч гэмт хэрэг үйлдчихсэн гэсэн түүх байхгүй. Маш тийм ээлдэг зантай, хүмүүжил сайтай хүн. Энэ хүн яавч аллах хийж хүний аим таслах хүн биш. За хоёрдугаарт нь болохоор Чэн Үншин урд нь Чинжаид хүч хэрглэж исэн, зодсон, цогсон гэх баримт юусоо байхгүй. Харин Чинжаи гэх хүн манай үйлчлүүлэгч рүү урд нь гар хурч цагдаад баригдчихсэн түүхтэй. За тэгснэ гуравт нь болохоор прокурорын дэвшүүлсэн бүх зүйл зөвхөн таамаг дээр үндэслсэн. Тэгээд шууд нотлох баттай нотлохоо байхгүй гэж хэлсэн. Энэ ч яг гэхдээ одоо үнэн байсан. За ингээд эцэст нь бол 7 эрэгтэй хүний бүрэлдэхүүнтэй тангарахтны зөвлөл Чэн Үншинийг дуу нэгтэйгээр аллахт буруутай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. За тэгээд шүүхээс бол түүнд бүх насаараа шоронд суух ял оноос юм байна. За ингээд Amoy Gardens-д амьдардаг байсан Барни бүсгүйн хэрэг яг үнэндээ бол энэ хүрээд дуусаагүй. Чэн Үншин 2 жил шоронд суусны дараа энэ хэрэг дээр бол гинт нэг эргэлт гарч ирсэн. За тэгэхээр юу басан талаар та бүхэнд дэлгэрэнгүй одоо ярьж өгье. За хоригдож эхэлснээс хойш 2 жилийн дараа тэр бол давж заалтахаар болсон. За шүүгч гэсэн энэ хэргийг дахин нээхийг бол зөвшөөрсөн юм билээ. За тэгсэн чинь Чэн Үншин яг үнэндээ бол Чинжаиг алсан гэдгээ одоо өөрөө хүлээн зөвшөөрсөн юм байна. За гэхдээ санаатаагаар түүнийг бол алаагүй, санамсаргүй байдлаар амьд нь хүрсэн гэж өөрөө ярьсан. Прокурорын тал бол тухайн санаандгүй байдлаар хөнөөсөн гэсэн мэдүүлгийг нь хүлээн зөвшөөрөөгүй учраас хэргийг бол дахин шүүж үзхийг шаардсан. За Чэн Үншин бол өөрөө тайлбарлахдаа 2 жилийн өмнө тэр их өөрийнхөөрөө аймхаа байсан. Хариуцлага хүлээх зориг бол байгаагүй. Шоронд орох нь амьдралыг нь сүрүүлнэ гэж айж исэн. Гэхдээ 2 жилийг торны цаана өнгөрөөсний дараа бүх зүйл өөрчлөгдсөн. Тэр бол эхнэрээсээ салсан, бүх зүйлээ алдсан, гэр бүл, ирээдүй гэх зүйл түүнд бол байхгүй болсон. Тэр бол 10 сарын 6-нд үнэхээр Чинжаитэй харилцаагаа дуусгая гэж шийдээд байранд нь явж очсон. За тэгээд бидний харилцаа цааш үргэлжлэх боломжгүй гэж хэлсэн чинь Чинжаи уйлж битгий яваач гэж гуйсан. Гэхдээ нэгэнт салий гэдэг дээрээ хатуу шийдвэр одоо гаргачихсан байсан болохоор юу ч ярьж исэн хүлээж аваагүй. За тэгсэн чинь Чинжаи эхлээд уйлж исэн. Дараа нь ойрлж, чарлж Чэн Үншин болон түүний эхнэрийг нь элдвээр харааж эхэлсэн. За тэгснээ цонхны тавцан дээр зогсож үсрэнэ гэж сүрдүүлж буцаж орж ирж Чэн Үншинийг цохиж алгадаж сүүлдээ цавь руу нь одоо нэлээд хүчтэй өшгөлсөн. За тэгээд гар хөлөө сарвалзуулаад байсан болохоор тэрийг нь зогсоох гээд хоорондоо хэсэг хугацаанд зууралдаад хоёулаа бол газар унсан байгаа. Чинжаиг тэр бол байдаг чадлаараа биеэрээ дарж гарыг нь цээж хэсэгт нь дараад дахиж цохиулахаас сэргийлж мултрах гэж тэмцэлдэх тусам нь улам хүчтэй дарж хэсэг хугацааны дараа тэр бол ямар ч хөдөлгөөнгүй болсон. За тэгээд түүнд хандаж би чамайг одоо ингээд тавилаа, битгий ахиж намайг зохиороо гэж хэлсэн. Дараа нь тэр бол угаалгын өрөөнд ороод хаалгыг нь төгчээд хоёулаа хоёр талд хэсэг тайвшрыг гэж бодсон.
За гэр дотор нам гүн байсан болохоор жоохон байжгаад Чавууншин бол угаалгын өрөөнөөс гарч ирээд Чинжаяыг шалгасан. За хажууд нь очиж гар хөлийг нь хөдөлгөж үзээд нэрээр нь дуудсан ч хариу ерөөсөө өгөөгүй. Эхэндээ болохоор худлаа ухаан алдсан юм шиг дүр эсэгжэн гэж бодож исэн боловч ерөөсөө одоо амьсгалахгүй тэгээд судсан одоо цохилохгүй байгааг олж мэдсэн. За тэгээд сандраад амийг нь аврахын тулд хиймэл амьсгал хийхийг оролцсон ч гэсэн амжилт олоогүй одоо нэгэнт оройтсан байсан. За яг энэ хэсгийг ярихдаа бол Чавууншин нэлээд хямарч тайвширч чадахгүй нэлээд удажгаад тэгээд дараа нь ингээд яриагаа бол үргэлжлүүлсэн. За хэрвээ тэр шууд тухайн үедээ цагдаад одоо мэдэгдсэн бол гэр бүлээ, ажлаа, амьдралаа гэдээ одоо бүх зүйлээ алдна гэж бодсон болохоор тэгхийн оронд цогцсыг нь хэрхэн устгах талаар бодож эхэлсэн гэж бол хэлсэн. За өөртөө хэрэгтэй гэж бодсон зүйлсээ дэлгүүрээс худалдаж авчаад буцаж хурч ирээд Чинжаягийн биеийг олон давхар гэлгар удаар боосон. Тэр өдөр том хэмжээтэй ууд бас машингүй явж исэн болохоор маргааш нь нэрж авч явъя гэж шийдсэн. Тэгээ маргааш нь дөрвөлжин хээтэй гэлгар ууданд хийгээд гар тэргээр очиж зогсоол руу бутсан. Тэгээ машиндаа очиж ямар нэг очие гэж бодсон газар бол тухайн үед байгаагүй. Тэгж явж агаад Сайкон болон Хонкван гэд хилийн ойролцоох бүсэд явж очисон. Тэр газар бол шавар байшингууд бас тэгээд том том хогийн савнууд байгааг нь олж хараад тэнд нөгөө уудтай цогцос бас гар тэргийг хайчаад бутсан. Тэгээд хэд хоногийн дараа байр руу буцаж очиод цэвэрлэгээ засвар хийлгсэн. Тийм байдлаар нотлох баримтыг устгаж Чинжаяи өөрөө тэр байрнаас нүүгээд явсан юм шиг сэтгэл төрүүлэх зорилготой байсан. Тэгээ мэдээж Чинжаягийн ашиглаж исэн одоо 2 SIM картыг нь аваад Хонконгт байдаг танил найзууд руу би хятад руу хэсэг хугацаагаар буцлаа гэсэн мессеж бичсэн гэж ярьсан. За ингээд энэ бол одоо Чавууншин гэх хүний давж заалдах шүүх хурлын үеэр ярьсан одоо бүтэн мэдүүлэг байлаа. За энэ шүүх хурал дээр бол 6 эрэгтэй, 1 эмэгтэй тангарахны зөвлөл санал хураагаад за 6 нь одоо гин буруутай, за 1 нь бол гин буруугүй гэж үзсэн. За Чавууншиныг дахин одоо хүн амны хэрэгт буруутай гэж үзэж бүх насаар нь хорих ял оноосон юм байна. За өөрөөр хэлэх юм бол одоо нөгөө анхны шүүх хурлын шийдвэртэй адилхан тийм шийдвэр гарсан гэсэн үг. Яг үнэндээ ингээд ганцхан одоо Чавууншин гэх эрэгтэй бүх үннийг мэдж байгаа ч гэсэн давж заалдах үеэрээ яг үнэн ярьсан уу эсвэл худлаа ярьсан уу гэдгийг харамсалтай нь одоо хинч мэдэж чадаагүй. Зарим хүмүүсийн одоо таамаглаж байгаагаар бол Чинжаяи салтын нөхөн төлбөр болгож 1.9 сая Хонконг доллар авсан ч гэсэн дараа нь салхаас татгалзаад Чавууншин сүултээ одоо ийм хэрцгий арга хэмжээ авахд хүрсэн гэж бол үзсэн. За өөр зарим нэг нь болохоор Чинжаяи амьдарч исэн байраа Чавууншинд шилжүүлэхээс татгалцсан болохоор алуулсан гэж үздэг юм байна. За тэгээ бас энэс гадна Чинжаяи Чавууншиныг дарамтлагдаг байсан гэх цуу яриа гарсан. Чавууншин урд нь ам алдаад дотоодын хувьцааны нууц мэдээллийг Чинжаяид задруулсан байж болзошгүй. Тэгээд хэрвээ тийм төрлийн нууц мэдээллийг задруулсан байх юм бол мэргэжлийн лицензээ алдаад санхүүгийн салбарт ажиллах эрхээ өөрд алдах эрсдэлтэй байсан. За энэ зүйлээр нь Чинжаяи дарамталж сүүлдээ нөгөөх чинь тэсгэ болоод алсан байж магадгүй гэж үздэг юм байна. За сошиал орчинд бол энэ хэргийн талаарх таамагуд одоо маш их байд юм байлээ. За ингээд ямар тач та бүхэнд маш адармаатай хэргийг ойлгомжтой хүргэхийг хичээлээ. Гэр бүлээс гадуурх харилцаа сайнаар төгсдөггүй гэдгийн бас нэг жишээ түүх болсон болов уу гэж бодлоо. Энэ хэрэг дээр та бүхэн юу гэж бодсон талаараа комент хэсэгт бусдтайгаа соёлтой боловсон хуваалцаарай гэж хүсье. Ингээд бүгдээрээ амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэ. Дараагийн дугаараар эргээд уулзъя.